20% өгөөжтэй хөрөнгө ололтын багц эсвэл бонд сонирхож байгаа юм бол манай Автомата SG Capital яг тийм төрлийн хөрөнгө ололтын бүтээгдэхүүн одоо гаргаж байгаа. Та сонирхож байгаа бол энэ видеоны доор юу байгаа юм бэ гэх мэт бүртгүүлэх линк. Нэр утасны дугаараа үлдээгээл бид нар тань руу эргээ холбогдно. За, контентээ эхэлцгээе. Олон улсын хөрөнгөний зах зээл дээр юу болж байгаа юм бэ? Өчтөр апдейтаар алгасан. Яг гэх юм бол сүртэй мэдээлэх юм байхгүй. Ерөнхий зах зээл харах юм бол S&P 500 өсөөл явж байгаа. Та мэдж байгаа юм бол bull market яадаг юм бэ гэх юм бол зүгээр нэг сайхан ингээд зураас шиг ингээд дэшээ ерөөсөө явдаггүй. Ер нь бол англиараа a bull market climbs a wall of worry гэдэг багхгүй юу. Тэр одоо монголоор юу гэсэн юм бэ гэх юм бол энэ bull market үргэлж ингээд нэг зовлонгийн оргил руу ингээд дэшээ авирдаг ингээд дэшээ бол за гэсэн буцаад дэшээ бол одоо гэлтэй ингээд дэшээ одчлаа одоо юу гэл те одоо унлаа яа одоо хэмрэл ирж гин үү гээл oh my god одоо ингээд уралд ирж гин үү гээл ерөөдөө ингээд дэшээ авираал яваал гэдэг юм. За өнөөдөр яг тим юм болж байгаа. Uptrend хүчтэй хэвээрээ таад ингээ харж байгаа юм бол Dow Jones дээр бас яг адилхан moving averages жоохон тасраа явж байгаа. Таад харж байгаа юм бол бас энд ерөөхдөө uptrend ерөөхдөө хүчтэй хэвээрээ тийм учраас downtrend аюул одоохондоо тийм юм харагдахгүй байгаа. Гэхдээ юу болж байна гэх юм бол томоохон хөрөнгө ололтын сангууд ерөөхдөө авахаасаа илүү зарж байгаа. Одоо дунд зэрэг жижиглэнгийн хөрөнгө оологч нар маш ихээр худалдаж авч байгаа. Бас нэг томоохон өөр юу болж байгаа юм бэ гэх юм бол Европоос их хэмжээний мөнгө Америкт орж байгаа. Дэлхийгээс ер нь бол мөнгө хаашаа орж байгаа юм бэ гэх юм бол Америк хөрөнгөний зах зээл орж байгаа дийлэх мөнгө хаашаа орж байгаа юм бэ гэвэл энэ томоохон индексүүд л орж байгаа. Одоо энэ Dow Jones, S&P 500 гэх мэтчлэн. За түрүүн хэлжсэн томоохон хөрөнгө оруулагч нар хөрөнгө оолтын сангууд энэ S&P 500 Dow Jones-оос гарч байгаа хэрнээ олон улсын мөнгө Dow Jones S&P руу орж байгаа. Тэгээд Америкийн дотоодын хөрөнгө оруулагч нарын мөнгө хаашаа орж байгаа юм бэ гэх юм бол энэ Russell 2000 руу орж байгаа. Энэ ерөөхдөө small cap stock тэ хамгийн том бол Dow Jones тэн дотор 30 компани байгаа тийш ороход амар хэцүү. Доогуура нөө S&P 500 арай бас асар том компаниуд заяа. Монголд нэг ч тийм компани байхгүй. Окей. Гэхдээ тэр Dow Jones дотор байгаа шиг гигант компаниуд ерөөхдөө биш. Гэхдээ том. Тэгээд нөгөө Russell 2000 гэдэг чинь тэр дотор жижиг компаниуд байгаа 2000 ширхэг. Тэгээд дотор юу байгаа юм бэ гэх юм бол нөгөө Hims and Hers, Oscar Health ба түүнээс доош 1 тэрбум доллар, 500 сая долларын үнэлгээтэй 5 тэрбум за нэг 10 тэрбум хүртэл тиймэрхүү компаниуд энэ дотор ингээ орцсон байгаа. Тэгээд ерөөхдөө 5-аас 10 тэрбум ингээ явахаараа S&P 600 тэгээд S&P 500 тэгээд S&P 400 тэгээд хамгийн дээр юу байгаа юм бэ гэх юм бол топ 30 компани. Тэгээд энэ юу харах юм бол Russell 2000 харах юм бол ишээ мөнгө орж л байгаа. Тэгээд та харж байгаа юм бол энэ September August-ийн хувьд бол 221-ээс эхэлсэн бол одоо 240 дээр явж байгаа. Ерөөхдөө асар их худалдаа авалт ийшээ орж байгаа. Хуцааны арилжаа хөрөнгө ололт тийм мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тийм. Гэхдээ амар хэцүү. Ихэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тийм. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө ололтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-ээр нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тийм ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байгаа. За, чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Бас нэг сонирхолтой юм юу болж байгаа юм бэ гэх юм бол хэдүүлээ одоо энэ ZB айгуу сонирхолтой монгол хэлтэй ерөөхдөө төстэй засгийн газрын бонд тий Америкийн засгийн газрын бондын futures price хэдүүлээ харах юм бол ерөөхдөө хурдтай өсөж байгаа. Та нэг харж байгаа юм бол тий 9 сарын 3-нд тий тухайн үед юу болж исэн бэ гэх юм бол шинэ эдийн засгийн мэдээлэлүүд нь гарч ирсэн. Жишээлбэл Joe Biden-ийн засгийн газрын үеэр бараг 900 мянган ажлын байр худлаагаар тайлгнагдсан. Ерөөхдөө байхгүй. Тэгээд ерөөд эдийн засгийн мэдээлэл сөрөг болж эхэлж байгаа. Муу эдийн засгийн мэдээлэл цугларсаар агаад юу болсон бэ гэх юм бол
Америкийн хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалтын сангууд, Америкийн засгийн газар Дональд Трамп тэгээд бас Төв банк банктай холбоотой хүмүүс юу яриад эхэлсэн бэ гэх юм бол rate cut. Окей. Тэгээд Америкийн Төв банкны хүүгийн түвшнийг бууруулах энэ 7 хоног болох магадлал маш өндөртэй гэж байгаа. Хэдүүлээ одоо нөгөө Fed funds rate одоо энэ зүгээр нэг prediction markets энэ дээр одоо хүмүүс мөрий тавьдаг те боцоо тавьдаг. Ерөөхдөө энэ жилд ерөөхдөө хүүгийн төвшин буурах уугүй юу гэх юм бол та ингэ харж байгаа юм бол 8 сараас хойш ерөөхдөө буурсан байгаа. За poly market руу орох юм бол Fed fund rate cut гэдэг ингээ хайгаад үзэх юм бол тэгээ хэдэн удаа cut болох юм бэ? За 0 cut болно гэдэг чинь 0%. За энэ дээр одоо хүмүүс ингээ мөрий тавьж байгаа. За 2 удаа 25 basis point cut хийнэ гэдэг чинь 32%, 3 удаа cut хийнэ гэдэг чинь 51% болцсон байгаа. Тэгээд ерөөдөө мөрий тавьж байгаа хүмүүс ба мэрэгжлийн хүмүүс юу таамаглаж байгаа юм бэ гэх юм бол энэ 7 хоногт нэг cut тэгээд 11 сард юм уу 10 сартаа дахиад нэг cut тэгээд 12 сартаа дахиад нэг cut болно. Хүүгийн төвшин буурна. За тэгээд урт түүхээр юу тайлбарлах гэж байгаа юм бэ гэх юм бол хөрөнгө оруулагч нар энэ дээрээ ерөөхдөө урьдчилан хөдөлсөн байгаа. Та бас нэг Wall Street-ийн нэг томоохон дүрм мэдэх бах buy the rumor sell the news. Тэгээ энэ үедээ нөгөө шуураад эхэлсэн те Төв банк ерөөхдөө хүүгийн төвшингээ бууруулах юм байна. За хөрөнгө оруулагч нь худалдаа авцсан. Тэгээд одоо нөгөө 25% basis points 50 basis point-аараа Төв банк ингээд юугаад яачих юм бол энэ буцаагаад доошо буурах магадaltaй. За өчтөр өнгөрсөн 7 хоногийн хамгийн том S&P 500 Nasdaq-ыг хөдлөсөн компани юу юм бэ гэх юм бол Tesla. Та ингэ харж байгаа юм бол өмнө би одоо өөрийнх нь их магтмааргүй байна. Гэхдээ энэ пуужинтахаас өмнө энэ зургийг би зурсан байсан. Та бас өмнөх видеонуудаа ингээд харж болно. Би юу ярьж ирсэн бэ гэх юм бол энэ зурнаас ерөөхдөө харж болно те. Таад харж байгаа бол энэ triangle wedge-наас гарсан, breakout хийсэн, retest хийгээд буцаага дэшээ яваад trend line-а ерөөхдөө баталгаатай үгүй юу гэд тэгэл юу ярьж ирсэн бэ гэх юм бол за эндээс ерөөхдөө одоо дэшээ явах магадaltaй. Таад нэг харж байгаа бол бас дахиад ер нь бол нэг энэ pennant үсээд тэгэл юу болсон бэ гэх юм бол миний таамгийг бүр ингээд давуулан биелүүлсэн өчтөр орой бол $420 дээр ерөөхдөө байсан. Одоогийн байдлаар $410 дээр байгаа $415. Өнөөдөр өдөөс хойш бас миний YouTube channel дээр Elon-ы худалдаж авсаны тухай би бас пост тавьсан. Elon Musk өөрөө тэрбум $ороо Tesla-гийн хувьцаа худалдаа авсан. Тэгээд миний таамгийг давуулан биелүүлсэн өчтөр орой 420 хүртэл явсан. Одоо pre-market дээр 415 дээр явж байгаа. Тэгээд миний YouTube дээр тавьсан видео үзсэн бол Elon Musk өөрийнхөө бэлэн мөнгөөрөө тэрбум $ороо Tesla-г өөрөө хуваараа нэмж авсан. Тэгээд хүмүүс юу ярьж байгаа юм бэ гэх юм бол Elon магадгүй буцаага дэлхийн номер 1 тэрбум баян хүн болмоор байсан учраас ингэсэн гих мэт чинь ярьж байгаа. Миний таамаг бол тэр бол ерөөсөө биш. Elon Musk нэг юм харсан байгаа хаа дотроо. Тэг компани дотроо тэр Optimus ч юм уу тэр Tesla full self drive гих мэт чинь янз бүрийн юмнууд ороод ирсэн баг. За тэгээд ерөнхийдөө энэ зах зээлийн хямрал болох юм уу? Эсвэл энэ зах зээл өргөжлүүлээд өсөх юм уу, үгүй юм уу? Хэдүүлээ бас хаанаас жоохон таамаг авах боломжтой юм бэ гэх юм бол энэ ARK Innovation ETF ticker нь ARKK энийг харах юм бол ингээд дээшээ яваалаа саяхан нэг жижигхэн bull flag байсан. Тэгээ breakout хийчлээ. Гэхдээ ерөнхийдөө одоо ингээд дээшээ пуужиндах уу, үгүй юу гэх мэт чинь хэдүүлээ одоо урт хугацааны ингээд түүхийг энийг харах юм бол ковидын үеэр тийм ээ энэ бол тэ дэшээ гэл амар явсан. Энэ дандаа супер ирээдүйн компаниуд зарим нь бүр фейлдсэн. Ер нь бол технологийн компани
амар өндөр эрсдэлтэй, амар өндөр өгөөчтэй байх магадaltaй компаниуд энэ дотор ингээд орцсон байгаа. Тэгээд энийг нөгөө ARK Investing Cathy Wood өдөртөж байгаа. Cathy Wood бас тийм сайн арилжаа хийдэг хүн бол биш. Бас хаяа орил цэг дээр нилээх худалдаж аваад энэ Yorol дээр нилээ их зарсан. Гэхдээ юу аргаж байна гэх юм бол энэ дээшээ яваал байгаа. Гэхдээ энэ үржлүүлээд ингээд энэ 2020 он шиг тэ та харж байгаа бол ковидын үеэр уналт ирээл тэгэл зүгээр ингээд дээшээ ингээд явсан. Энэ дахиад давтагдах уу үгүй юу? Жохон эргэлзээ надад байна. Яг гэх юм бол ковидын үеэр өстой чөлөөтэй кэш асар ихээр байсан. Одоохондоо бол тийм байхгүй байгаа. Гэхдээ та юу харж байгаа юм бэ гэх юм бол энэ жилийн тэ 4 сар одоо нөгөө Трампын тарифын юунаас Yorol-ноос $38 руу хүрээд одоо ерөөхдөө $70 явж байгаа. Одоо ингээд харах юм бол ер нь бол эндээ нэг bullish юм харагдаж байна тий. Ерөөхдөө энэ 3 удаа энэ resistance дээр яваад тэгээд одоо ингээд дээшээ явах потенциал бол байгаа. Окей. Тийм учраас одоо ингээд зах зээл навс тийм учраас хэдүүлээ амар defensive байх ёстой. Тэр чигтээ cash руу ороод дан алтыг эзэмшээд тийм юм бол одоохондоо надад харагдах байгаа. Окей. Тэгээ бидний хамгийн их өгөөж авчирч байгаа баг тийм энэ хагас жилийн байдлаараа алт руу анхаарлаа хандуулъя. Хэдүүлээ ер нь бол энэ нэг 10 сараас эндээс хойш ерөөхдөө хэдүүлээ алт руу хөрөнгө оруулалт хийж байгаа. Ямар компани бэ гэх юм бол Mica Metals тийм ээ. Тэрнээс хойш хэдүүлээ зүгээр харцгаая л та. Эндээс одоо 3700 хүрсэн. Өнөөдөр 3693 тий 43%-аар өссөн байна алт. Тэгээд саяхан хэдүүлээ юу давсан бэ гэх юм бол нэлээ урт хугацааны sideways consolidation тэгээд айгуу гоё энэ pennant үсээ тэгээд breakout хийгээд тэгээд хэдүүлээ одоо zoom in хийх юм бол тий энэ дээр 4 цагийн чартыг харцгаая. Тэгээд юу харагдаж байна гэх юм бол дахиад алт бол тэгээд энэ дахиад нэг pennant байсан. Эндээсээ breakout хийж байгаа. Тэгээд хаа хүртэл богино хугацаанд ер нь бол хаа хүртэл явах боломжтой юм бэ гэх юм бол өмнөх low high юу харах юм бол ер нь бол энэ удаа одоо энэ удаагийн ап дээр энэ богино хугацааны таам гэх шүү заяа. Хаа хүртэл явах боломжтой юм бэ гэх юм бол энэ 3770 хүртэл ерөөхдөө явах потенциалтай харагдаж байна. За, тэгээд би бас өөрөө дахиад нэг айгуу сонирхолтой юм олсон. Юу юм бэ гэх юм бол энэ 2025 он 2008 оны ерөөхдөө ижил төстэй юм юу байгаа юм бэ гэсэн юм одоо хараад үзсэн байна. 2008 онд бас яг адилхан ийм маш урт хугацааны sideways consolidation яваад тэгээ энэ юу юм бэ гэх юм бол энэ томоохон sideways consolidation одоо хэдүүлээ нэг 4 цагаар биш 7 хоногоор хараад үзэх юм бол тодорхой харагдана тий. Одоо иймэрхүү юм sideways consolidation-ыг томоохон pennant байгаа. Тэгээд breakout хийгээд тэгээд market crash болохоос өмнө тэгээд ерөөхдөө ингээд баг тэг пуужин шиг ингээд дээш явсан. Тэгээд 2025 он одоо хэдүүлээ ер нь төстэй тий pennant үүслээ breakout хийлээ жоохон завсарлага авч ийн үргэлжлүүлээд өсөх үгүй юу хэдүүл одоо энийг хараад боломжтой байх хэвээр. Ер нь бол хөрөнгөний зах зээл унахаас өмнө энэ алт руу мөнгө орж ийна гэдэг чинь хүмүүс санаа зовж байгаа гэсэн үг байхгүй юу. Окей. Тийм учраас тий одоо энэ 2008 оны үеэр бас хүмүүс санаа зовж эхэлсэн. Тийм учраас бас хувьцаануудаа аажмаараа зараад хамгийн гол томоохон хөрөнгө оруулагч нар зараад нөгөө хэдэн тэрбум өдөрч байгаа хүмүүс тэгээ алт руу шилжээл ингээд эрсдлээ бууруулаад ингээд явж байгаа. Тэгээд төстэй юм харагдаж байгаа шүү. Тийм учраас хэдүүлээ ер нь бол үргэлж тий боломжтой байх хэрэгтэй. За дараагийн чарт хэдүүлээ юу хармаар байна гэх юм бол silver харцгаая. За дараагийнх дээр хэдүүлээ мөнгийг харцгаая. За окей, алттай ерөнхийдөө төстэй гэхдээ арай хурц хөдөлж байгаа.
Хэдүүлээ энэ daily chart-ыг weekly chart болгоод за тэгээд ингээд хараад үзчихэл та өмнөх trend based за хэлнэ хөө. За эндээс аваад high the retraction хараад үзэх юм бол Fibonacci 1 гэх юм бол 43 дээр ерөөдөө full extension байгаа. Time horizon-а жоохон томруулчаад эндээс авч үзээд retraction аваад үзэх юм бол full гэдэг чинь 47 тий. Одоо ерөөдөө range нь сайн харууллаа. 43-аас 47-гийн хооронд ерөөдөө дараагийн up дээр потенциал бол бүрэн байгаа. Одоо арай жижиг юугаар хараад үзэх юм бол тэ uptrend нь хүчтэй хэвээрээ uptrend нь улам хүчтэй болж байгаа. Тэгээд сонирхолтой би бас Square community дээр бичсэн байгаа. Миний Twitter X одоо дүүрэн mining хөвцө болцсон байгаа. Тэ алт мөнгө өстой баг хүн болгоо энэ тухай ярьж эхэлж байна. Тэгээд хүмүүс энэ тухай ярьж байна гэдэг чинь тэ ер нь бол тренд болж байгаа хүмүүсийн яриа анхаарлал тийш явж байгаа тэр engagement авч байгаа гэсэн үг те. Одоо миний YouTube feed бас ер нь бол тэр чигтээ зүгээр хөрөнгө оруулалтын сэдв. Тэгээд би надад юу харагч байна гэх юм бол mining компани, junior mining, medium mining алт мөнгө. Окей. Тэгээд platinum би сая өнгөрсөн 2 3 хоног судлаа л та. Platinum-ийн тухай хүмүүс нэг сүртэй ярихгүй байна. Palladium-ийн тухай бас нэг сүртэй ярихгүй байна. Тэгээд ер нь ингээд анзаархад хүмүүс тэр чигтээ юу ярьж байна гэх юм бол одоо дан алт мөнгө ярьж байна. Тэ одоо таад харж байгаа юм бол энэ зис маш хүчтэй цохилт авсан энэ чарт ерөөхдөө жоохон нэлээд муухай харагдаж байгаа. Одоо хэдүүлээ бас platinum руу ороод үзэх юм бол бас нэлээд эвгүй харагдаж байна. Тэ алт мөнгөний чарт энэс хамаагүй гоё харагдаж байгаа. Одоо palladium бас нэг precious metal гэх юм уу да тэ энэ futures арга энэ бүр царай муудаа харагдаж байна тэ ерөнхийдөө нэлээд муухай харагдаж байна. Тэ lower low lower high technical маш том гимтэл авсан байна энэ нафс унаад одоо буцаад жоохон өсөө явж байна. Гэхдээ action шунал мөнгө хаашаа урсж байгаа юм бэ гэх юм бол тэр чтэй алтлаа урсж байгаа. Тийм учраас манай тэ хөрөнгө оолт одоо бидний хөрөнгө оолт хийсэн хувьцаанууд л одоо шилжээ тэ curve mining бол тэ is absolutely ripping бүр зүгээр ингээд бодоо олгож ийн хэдүүлээ энэ үеэр ингээ хөрөнгө оолт хийсэн тэрнээс хойш одоо хэдэн хувь өгөөж авцсан бэ. Манай автоматагийн хөрөнгө оолгч бас ийш хөрөнгө оолт хийсэн та нарт бүгдэнд нь баяр хүргэе. Curve mining бол бүр алж байгаа. Тэг хэдүүлээ одоо бас боломжтой байх хэвээр хизээ нэг цагт хэдүүлээ бас ашиг аав тэргээ би бас анзаарч байгаа шүү. Тэрэндээ бити санаа зов хэдүүлээ хаана хөрөнгө оолт хийсэн бэ гэх юм бол curve mining дээр би хараадах юм. $7.68 дээр анх хөрөнгө оолт хийсэн байна. Тэгээд $7.68 яг энэ байна да. Тэрнээс хойш шидвэ. Одоо pre-market дээр 120% өгөөжтэй явж ийн алсан байна. Мөнгөний үнэ ханш өсөд байгаа учраас, алтны үнэ ханш өсөд байгаа учраас curve mining дээр ер нь бол тэ энэ бас тайлан майлан гих мэд шин давуулан биелүүлэх нь ер нь бол ойлгомжтой. Яг гэх юм бол өвтгүүд нь яг адилхан гэхдээ гарч байгаа мөнгө алт нь илүү өндөр үнээр зарагдчихж байгаа. За Mica Metals руу хэдүүлээ орцгой. Тэ энэ бас тэ өнөөдөр 20 сая хүрсэн хэлсэн шүү. Тэ зөндөө хэлж ийсэн шүү. Mica Metals бити зараараа 50 байгаараа гих мэдчлэн. За тэгээд Mica Metals тэ одоо хэдийн хугацаанд бэ? Хэдүүлээ өнгөрсөн 12 сарын сүүлээр хөрөнгө оолт хийсэн. За энэ яг 8.1 сар биш 12 сард хөрөнгө оолт хийсэн. За нэг 8.2 байсан баха. За 8.2 дээр 8.2 центээр хэдүүлээ хөрөнгө оолт хийсэн. За тэрнээс хойш 150% өгөөж cool. Nice. Тэгээ энийг exit хийх болоогүй алтны ханш өсөд байгаа. Тэ. Тэгээд хизээ зарах юм бэ гэх юм бол энэ blow off top
байхгүй юу ингээд бүр ингээд гэл нэг ингээд blow off top гэдэг чинь одоо хүн болгон ороод ингээ гараа хүн болгон ишээ ингээд тэ бүх хүмүүсийн шунлан дийлдэхэ болоод тэг ингээд ерөөхдөө биткойн дээр энэ айгуу сайн харагддаг. Одоо биткойныг ингээ харуулчих. Өмнө blow off top хаана байна гэдэг чинь яг энэ ахгүй ингээд гэл ингээл пожин шиг ингээ яваал тэ. Тэгэл жоохон flagging тэгэл нэг жоохон complacency тэг ингээд capitulation болоод ингээ доош унцдаг байхгүй. Тэг ерөөхдөө хэдүүлээ яг энийг хүлээж байгаа энэ алт олборлдог компаниуд дээр мөнхийн одоо алтны хөрөнгө олт хийн гэж ерөөсөө байхгүй хэдүүлээ үн өсөж явах үедээ орно үн буурж явах үедээ буцаа гарчин тийм учраас ямар нэгэн компани хувьцаатай хэдүүлээ хурмаа хийхгүй байгаа шүү. Окей. За дараагийн хувьцаа Oscar Health саяхан юу хийсэн бэ гэх юм бол мөнгө санхүүжилт босгосон. Тэгээд ер нь бол нэмэлт санхүүжилт гаргаж байгаа. Энээс болж ерөөхдөө хувьцаан жоохон цохилт авсан. Яагаад гэх юм бол dilution үүсэх магадaltaй та харж байгаа юм бол private placement-аараа private offering-аараа convertible notes гаргасан байгаа $350 сая. Энээс болж манай Oscar Health жоохон буурсан. Санаа зовх хэрэггүй бид нэр оргилцэг дээр жоохон Oscar Health-а зарцсан. Одоо ингээ буцаагаа доошо буураад эхлэх юм бол хэдүүлээ баг зэрэг нэмж аваад тэгээ буцаагаад өсөхөөр нь ерөөхдөө дахиад зарнаа. Oscar Health дээр ямар нэгэн өөрчлөлт ороогүй, бизнес нь ерөөсөө муудаагүй, бизнес нь гоё хിവэрэ байгаа. Нэг компани дээр би жоохон санаа баг зэргийн санаа зовж эхэлж тэр юу юм бэ гэх юм бол Hims таад ингээ харж байгаа юм бол тэ магадгүй нэг жижигхэн downtrend байх магадaltaй. Окей. Хэдүүлээ сая юусэн бэ гэх юм бол энэ $40 дээр нэмж аваад тэгээ одоохондоо бол ямар нэгэн ашиг машиг авсан юм ерөөсөө байхгүй. Хэдүүлээ энэ Hims-ийн тухай бас хүмүүс яриха болж байна. Анхаарал бол ерөөхдөө энэ технологийн компаниудаас ерөөхдөө хүмүүс анхаарахаа болоод хаашаа урсж байгаа юм бэ гэх юм бол энэ уул уурхай компаниуд руу урсж байгаа. Тийм учраас магадгүй хэдүүлээ нэг богино хугацаанд Hims-ээс жоохон процентыг зараад тэгээд нэмээд бүр уул уурхай компани руу орох хэрэг байх магадaltaй. Хэдүүлээ ерөөхдөө тэрийгэ жоохон судлах хэрэгтэй. Гэхдээ ямар нэгэн байдлаар сандарсан байхгүй одоо Hims-ийн бизнес муудсан одоо гинт эндээс зүхтээ мухтий гэсэн юм ерөөсөө байхгүй шүү. За өөр дахиад нэг компани харьяа гэвэл за манай Hecla Mining те биш. Гэхдээ та анзаарч байгаа юм бол бидний одоо сонгосон уул уурхай компаниуд нь ерөөхдөө бүгдээрээ жоохон төстэй. Хэдүүлээ Hecla Mining руу хизээ орсон бэ гэх юм бол $9 30 цент дээр орсон. Бас нэг удаагүй. Тэгээд 26% өссөн байгаа. Nice те. Тэ rising техник талаасаа айгуу гоё цэгцтэй гоё цэвэрхэн компани үйл ажиллагаанд дэжгүй 50 хоногийн дараа тайлан гарна. Өмнөх тайлангаа давуулан биелүүлсэн тэ энэ дээрээ бол санаа зовх юм ерөөсөй байхгүй. Мөнгөний олборлагч тэ мөнгөний уурхай тийм учраас энэ дээрээ ерөөсөй санаа зовх байхгүй. За хамгийн сүүлд хэдүүлээ юу ярмаар байна гэх юм бол жоохон нефтийг ярьчих зам ч өөр чартыг харъя. Crude oil futures. За энэ надаа юу хэлж байна гэвэл заяа нэг л юм болох гэдэг шиг л санагдаж байна. Окей. Тэр юу юм бэ гэх юм бол нэг breakout хийх гээд байгаа юм шиг надаа харагдаж байна. Энэ Middle East-тэй холбоотой байж магадгүй. Тэгээ сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол нефтэн дээрээ нэг дэшээ явахаар юм шиг харагдаж байна. Алтан дээрээ бас яг адилхан байхгүй юу? Тэ одоо саяхан нэг юм түрүүн хэлжсэн юм pennant байна. Тэ саяхан энийг break хийсэн ингээд 3800 руу ингээд явах потенциал харагдаж байна. Тэгээд нефтийг сая ингээд бас харуулсан. Нефтийг харах юм бол бас нэг юм явах гэдэг байна. За тийм учраас өнөөдөр хэдүүлээ хөөрхөн тэндээс ашиг хийж байгаа аль хэдийн зарим хүмүүс нь мөнгөө нэг нуулсан байгаа. Миний багц одоо нэг нэмэх 120% явж байгаа. За хэдүүлээ тэгэхээр өнөөдрөөр юу их юм бэ гэх юм бол дахиад даатгалаа тий шинээр хөдөлж байгаа. Хэдүүлээ VIX-ийн call option авъя шүү. За яг өнөөдөр бол биш.
маргааш худалдаж авчих заяа. Тэгээ маргааш trade update орно. VIX дээр багцынхаа 1 юм уу 2% оруулъя гэж бодож байна. Тэгээ тэр option зүгээр expire болоод тэр мөнгө нь алга болсон ч хамаагүй хэдүүл LED-ний цөм хийсэн байгаа. Хэдүүл одоо юу хиймээр байна гэх юм бол тэр өгөөчнүүдээ хамгаалмаар байна. Даатгал худалдаж авмаар байна. Тэгээ санаа амар энэ багцаа явдгаараа явуулмаар байгаа байхгүй. Тэгээ хизээ нэг цагт нэг томоохон геополитикийн ингээ маргаан болоод ирээд тэгээд энэ VIX ингээ дээшээ пуужиндах үедээ хэдүүлээ юу их юм бэ гэх юм бол бидний хөвцаанууд нь ингээ унахаараа хэдүүлээ юу авах юм бэ гэх юм бол та харж байгаа юм бол энэ яг 4 сарын үеэр Donald Trump тэр тариф марифаараа ингээ боронцныхаа дараа 1 2 3 4 5 6 нэг 7 хоногийн дотор VIX маань яасан бэ гэх юм бол тэ нэг 17-оос 50 хэд рүү явсан ерөөхдөө ийм амар шуугантай паник дүүрсэн нэг 7 хоног байх үедээ хэдүүл ямар байна гэх юм бол энэ VIX-тэй ерөөхдөө даам сумаар байгаа хгүй. За тэгээ ингээд бас нэг эвгүй юм болохгүй л байна да. Тийм учраас хэдүүлээ маргааш VIX авах шүү заяа. Окей. За зах зээлийн хувьд бол ийм. Тэгээд 9 сарын 20-нд одоо 4 хоногийн дараа манай school community-ийн төлбөр нэмэгдэн шүү. Тийм учраас одоо байгаа үн хаашиг төгжээд авмаар байгаа юм бол бүртгүүлээрэй. За тэгээ хөрөнгө оруулалтын өндөр өгөөж амжилт хүсье. Шуналтахгүй шүү guys. Хэрвээ та манай эдгээр цэцгэлт бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн эхний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын 29 долларын төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.